За юуны тоглосон нийт чуулганд оролцогчдын энэ өдрийн амрыг хэлье. За өнөөдөр энэ үйлчлэх чадварын судалгааны талаарх чуулган хэлэлцэн гээд анх удаага ийм ажил болоход манай аймгийн зүгээс бол маш их сонирхоод дээр нь маш их ажил үзүүлээд тэгээд бид нэр ирсэн нэлээ одоодаа ирсэн. Тэгээд манай хотын дараа өөрөө их хичээлсэн. Тэгээд өнөөдөр бас шалгалт очоод тэгээд нэг нь үлдсэн. За юуны өмнө энэ үйлчлэх чадварын судалгааны тайлан гаргаад биднэрт хүргүүлдэг энэ ажил бас олон жил болсон байна. Тэгээд бид нар энэ тайлан аваад шууд гарын авлага болж байгаа бидний олон шийдвэр гаргадаг хүмүүсийн гарын авлага болж байгаа. Үндсэндээ бол одоо тайлан дээрээс бид нэр жигээрхэн ажлыг төлөвлөдөг, юу хийхээ тооцдог юм болж байгаа учраас энэ үйлчлэх чадварын төв гэдэг энэ байгууллагатаа бас яг үнэ хийхэд бол очиж танилцах ёстой байна. За дээр нь энэ судалгааны тайлбаруудыг бол бид нас зах төрөл нь одоо судалж иж өөрсдийнхээ ажлынхаа гарын авлага болж иж бид нар бол бас аймаг удирдах, аймгийн хэмжээнд шийдвэр гаргах ийм ажлуудаа хийх ёстой. Баримт бичиг бол яахааргүй энэ тайлан болсон байна гэдэг дээр бид нар бол санал нийлээд тэгээд үндсэндээ бол энэ чуулганыг зохион байгуулж байгаа хүмүүстэй уулзаж ярилцаж санал бодлоо солилцъя, танилцъя гэж ингэж ирсэн. Тийм учраас энэ тайлан гаргаж байгаа дээр нь энэ байгууллагыг Монгол улсад байгуулаад тэгээд үдээ олон жил авч яваад ингээд дэлхийн хэмжээний судалгаатай болсон одоо сая цагаан дарын хэлхтээс бол бид маш их ойлголтыг авлаа. Тийм учраас энэ байгууллага юуны өмнө бол би аяг хүргэмээр байна. Дээр нь энэ байгууллагатай бол хамтарч ажиллаж энэ тайлбарыг судалж байгаадаа маш их баяртай байгаа гэдгийг би хамгийн түрүүн онцолж хэлмээр байна. За хоёр дахь асуудал бол бид нэр хүчин хэмжээний зүйлийг ярьж байгаа. Тэгээд би бол ямар бодлоготой явах юм бэ гэвэл баруун таван аймаг бол эдийн засаг бүх зүйл бол газар зүйн одоо олон залтаараа бол яахааргүй нэг одоо баг нэг удирдлагаар одоо баг ажиллахаас өөр аргагүй ийм баталцтай аймаг. За манай Баян-Улгийн ховд улс 3 аймаг бол бүр нэг аймаг байсан гэдгийг одоо та бүхэн бүгдээрээ мэдчихэж байна. Чандан уулын аймаг гэдэг 1925 онд байгуулагдж байгаа. 31 онд улс ховд аймаг болоод 42 онд Баян-Улгийн аймаг болоод ингээд нэг аймаг байж байгаа 3 хуваагдсан ийм байна. Тэгээд нэгэнт одоо ийм зүйл бол газар зүйн хөгжөлтөөр, эдийн засгийн хөгжөлтөөр, ард түмний зан заншил, ёс уламжлалын хөгжөлтөөр яахааргүй бид нь бол одоо татгалцалтаа одоо энэ баруун таван аймгийн алтан цэвэр гэдэг ийм эдийн засгийн одоо хөтөлбөрийг бараг одоо таваасаа суулж байгаа хийхээс өөр арга байхгүй ийм одоо бүс нутгаа гэж одоо бид нь боддог юм аа. За хамгийн түрүүнд нэгдүгээр одоо эдийн засгийн цэвэр бий болох хэрэгтэй. Эдийн засгийн цэвэрлэгийг бий болгохын тулд дэд бүтцийн цэвэрлэгүүдийг хийх хэрэгтэй. Энэ нь бол өнөөдрийн хүртэл бас хийгдээ явж байгаа олон ч зүйлээр бол амжилт олсон. Эрчим хүчний асуудал одоо гэж ярихад бид нар бол Оросоос авч байгаа мөртөө үндсэндээ бол тойрол бараг 5 сар ингээд холбогдчихжээ. За энэ дээр өнөөдрийн энэ Эрдэнэтийн усан захиргааны станд бол эрчим хүчний энэ цэвэрлэг дээр бол онцгой ач холбогдолтой ийм одоо станд болно гэж одоо жишээлбэл бид нь болж. За дэд бүтцгээд бодоход замын асуудал гэхэд ямар ч байсан одоо хэд амтаа улс Улаанбаатар хоёр бол холбогдчихжээ. За баруун талаараа бол одоо ингээд хэд бүрт үндсэндээ энэ цэвэрлэг явуулсан. Одоо замын цэвэрлэг гэхэд бол улс хот хоёрын 164 км зам ингээд холбогдчихвол бид нэр бас энэ зам холбогдно гэдэг бол эдийн засгаараа бол шууд хамааралтай болоод явчихна гэж бодож байна. За биднэрт баруун таван аймагт одоо сая алтан цагаан даргын илтгэл гарсан хоёр хөрштөөгөө хамтарч ажиллах хамгийн том боломж байгаа гэж ярьж байна. За энэ бол уг нь бол дээд түвшиндээ бол бас сайн яваад байгаа юм байна. Гурван улсын ерөнхийлөгчийн хэмжээнд бол сайн явж байна. Тэгвэл миний хувьд одоо харж байгаа юм бол яг одоо гүйцэх засаглалын гурван улсын гүйцэх засаглалын хэмжээнд энэ ажилд ороосоо гэж одоо бодож байна. За Киргиз улсад болсон
ерөнхийлөгчийн ажилд би ороод явж байгаа. Тэнд 3 улсын ерөнхийлөгч уулзаад шууд тээврийн коридорын асуудлыг Олон улсын ерөнхийлөгч хүндэжээ. Иймээс 7 хоногийн дараа манай хууль хурц хэдийг одоо Монголыг яг тойрсон бүх бүгд найрамд улс мужуудын губернаторуудыг цуглуулсан уулзалтыг хийж 7 хоногийн дараа тэр уулзалт нь юу байсан гэхээр ердөөсөө улс дээр нь Томс Омскийн мужийн захирагч Алтан бүгд найрамд улс Новосибирск тэгээд Красноярскийн бүгд найрамд улсын мужийн захирагч Иркутскийн мужийн захирагч Тугагийн ерөнхийлөгч Алтан ерөнхийлөгч Хакасын ерөнхийлөгч гэх энэ хүмүүсийг Путиний бие төлөөлөгч гэж ганцхан хүн цуглуулад дээр нь манай хотын засаг дарга дүүржил дарга бүтэйлийг цуглуулад Шинжээ өвгөний өөртөөс орны дэд дарганд уулзаад ингээд нэг бүсийн чуулган болсон. Энд дээр юу ярьсан гэхээр ердөөсөө хойдоос Сибирийг Гятадтай Шинжээ өвгөтэй яаж бодох вэ? Тэрний тээврийн коридорыг алт тээврийн зам болвол Увс хот аймгаар дамжиж явах юм байна. Тэр нь Боршогийн бомбыг Янтын бомбтой холбох юм байна. Төмөр замын ирээдүй бол цагаан толгойг гоостой борстой бомбтой холбох юм байна гэсэн ийм зургийг Оросууд өөрөө хийчихэл тэн дээр харуулж зурсан. Тэгэхээр бид нар Баруун Тав аймгийн хамгийн том хөгжих нэг коридор бол яг харахгүй энэ тээврийн коридорын асуудал тэгж яг энэ зөвлөгөөнийг хийгээд 4 цагийн зөвлөгөө хийгээд бид нар нисчирээд тараа явж байгаа. Энэ 4 цагийн зөвлөгөөнийг хийхдээ Орос улсын улс шууд ажиллаа хийсэн байж. Хизээс наашаа ирсэн 320 км автозамыг олон улсын зам болгоод 6 компани ороод шууд замаа тавьж хэлж. Өөрөөр хэлбэл энэ зам бол олон улсын зам нь М54 гэдэг замын хэсэг нь шууд Улаангомын хойдын Боршогийн бомбоор ороод ирчихэж байгаа. Одоо 9 сарын 1-нд ирсэн байна. Цаанаасаа Китик Хурагийн төмөр замын ажлыг бас эхлүүлнэ гэж шууд хэлчихсэн. Энэ бол бас 10 жил шигм Китик рүү саяны нөрөөд авсан төмөр замыг тавина гэж Путин хөшөө болсноос хойш 10 жил болсон. Гэхдээ энэ ажлыг шууд эхлүүлнэ. Тэр төмөр зам нь зургаараа бол манай Эрдэнэтийн төмөр замтай холбогдсон буцаад иргээд энэ хоёр улсын хувьд говьтойгоор энэ төмөр зам явах боломжтой байна гэдэг ийм зургийг олсууд хийчихсэн. Тэгэхээр бид нар юу болж байгаа вэ гэхээр хамгийн түрүү манай Тав аймаг бол энэ хоёр улсыг холбосон хамгийн ойрхон тээвэр логистикийн төв байх юм байна. Тэгэхээр говьтойгоо авсан ч хоцорсон байна. За манай 3 аймаг бол нэг нь Алтан гитараас шууд Баян-Гэрээр дойрсон, нөгөөх нь Хакас Красноярск Тугаагаас шууд хотыг чиглэсэн байна. Тэгэхээр энд жишээлбэл нэг асуудал донд нь үлдсэн байгаа. Хов улс хоёрын 164 км замыг бид нар өнөөдөр ярихаас аргагүй болсон байж. Яг аргагүй хоошоо бид нар эдийн засгийн экспортын махны асуудлыг Оросын зах зээл хамгийн том байгаа. Энэ дээр бол бид ярих хэрэгтэй. За эсрэг үчиг ярьсан, эдийн засгаа ярьсан. Аялжуулагчдын татгалзалч гэсэн бас манай Баруун Тав аймагт шууд хамаарал. Одоо бол гадаадаа болигээд дотоодын жуулчид бол шууд Улаанбаатараас говьтойгоор бариад холбоор бариад Алтан таван дараад буцаад Улснуур, Хяргаснуур, Үүрэн нуурыг бариад тэгээд Завхны хар нуурыг бариад ингээд тойлдог болсон байна шүү. Тэгэхээр энэ хоёрын дэд үсцүүдийг бид нь бол бас суулж байгаа хамтраад ингээд хийхээс аргагүй болсон аялжуулагчдын хувьд. Бид нар бол явж зүгээр хойдтой бол уул уурхай мэдээж говьтой хот аймаг бол урттай зах зээл дэд үсцэн бол бас харьцангуй ойрхон учраас ингээд явуулсан. Бид нар бол хойшоо Орос руу хорсон экспортын асуудлыг уусгаалдаа харъя. Тэгээд газар тариалангаа яаж хийх вэ гэдэг ийм юмнууд дээр хамтраад явуулсан. За аялжуулагчид бол яг харахгүй аль түмний ахуй амьдрал шууд дээшлүүлэх учраас энэ дээр бол бас Баруун Тав аймаг бол яг энэ цагиргаараа энэ хамтарч ажиллах ёстой гэсэн ийм нэг санаа байж байгаа. Бид нэр үйлдвэрийн хувьд зүгээр миний хувьд бол сэтгэл дундуур явдаг. Энэ 4 жил ч гэсэн өмнөх 4 жил ч гэсэн. Өнөөдөр Баруун Тав аймаг бол хоёрхан юмараа ихний горох байж шүү дээ. Нэгдүгээрт нь хамгийн хол хэлгээр нэг 2 3 байж энэ судалгаагаар нөгөөх нь бол хүн амын өсөлтөөр байж ямар ч байсан эрчүүд нь бол хамгийн ажлыг тасалдсан гэдэг нэг ойлголттой байна.
Тэгэхээр зэрэг энэ юмараа илүү байл бус юм нь бол төрийн бүсээс за дээр нь уулуурхай ажилтнууд бүгдэн горийн бүсээс хамаагүй хатгсан байж. Тэгэхээр Монгол улс бол баруун бүсийнхаа нэг хөгжлийг нэгвэр нь хайх юм уу эсвэл Монгол улс өөрийнхөө гадар нутгийн 30% ингээд энэ чигээр нь хайх юм уу гэдэг ийм юм дээр бид өнөөдөр тулсан байж байна. Ийм учраас энэ баруун бүс рүү хатсан анхаарал баруун бүс рүү орсон эдийн засгийн Монгол улсын тусаасан бодлого хүн амын 30%, гадар нутгийн 30%, малын 30% бүгд л одоо баруун таваа юм байж. Тийм учраас аль нэг болон яг одоо ингээд эдийн засаг одоо дотоодын нэг бүтээгдэхүүн бүх юмар одоо хамгийн сүүлийн одоо байруудад бид чигсаа явж байна. Тэгэхээр энэ дээр бол өнөөдөр энэ судалгаа гаргаж байгаа хүмүүс ч гэсэн зөвлөм бичдэг бол төр засаг бас бичиж өгөх хэрэгтэй байна. Бодлого байдаг бол үнэхээр тэр үндэсний хөгжлийн газар мадал гэдэг энэ бодлогууд нь байдаг юм бол энэ баруун бүстэй бол анхаарал тавихгүй бол босгүй. Бид нэг олон үйлдвэр гэж бид нь бол бас одоо ярьдгүй шүү дээ. Одоо анхан худлаа ингээд үйлдвэрийн хөтөлбөр жижиг дунд үйлдвэрийн газар үндэсний хөгжлийн газар гэдэг ингээд том агенцууд байдаг. Яг энэ нь манай баруун таваа аймагт бол одоо хүртээлгүй юм юм болсон шүү дээ. 21 дуу хөтөлбөр гэдэг энэ засгийн газрын хөтөлбөр ч гэсэн хэрэгжихгүй байгаа. Бид нар олон юм яриаггүй. Ганцхан үйлдвэр бол хэрэгтэй байна уу яаж харахгүй хэрэгтэй байна. Бацааны хувьд бол нэгдүгээр нэг 600-700 орчим тонн засаг нь хурааж засагны үйлдвэр жишээ бол бидний хэрэгтэй байна. 12-аас 16 оны түрүүчийн засгийн газрын үед ч гэсэн уцаанд засагны үйлдвэр байгуулна гэж байгаа. Яг цагаа олцтой зэрэг ерөнхий сайд нь Улаанбаатар төвдөө аваачаад Хубаа хаяа гэдэг үйлдвэр байгуулчихсан. Өнөөдөр уцаанд засагны өөр өөрсдийн гэр бүлтэй засагнаараа шүүс шахаад байж байгаа, тос шахаад байж байгаа. Тэрнээс яг нэрнтэй бол засагны ургал уцаанд одоо засагны үйлдвэрүүдийг 10 хэдэн жил хэрэгжүүлээд 700 тонн засаг нь хурааж авчаад байж. За баруун таваа аймагт хамгийн олон хүнтэй тэгвэл одоо хоньны ноос угаах үйлдвэрийг уг баруун таваа аймагт бид нь уцаанд хийгээд үйлдвэрлэсэн. Бас одоо сая 500 мянган хоньны ноос чинь 2000 тонн ноос Улаанбаатар руу тэрлээрээ 1000 тонн хог хийж байгаа. Энүүнийг зөвхөн угаах үйлдвэр байгуулж ирэхэд энэ дээр бол бас баг. За махны үйлдвэр дээр одоо тийм их том одоо үйлдвэр хэрэггүй зөвхөн лаазсан тушаал гэдэг махны үйлдвэр бидэнд байгуулмаар байна гэдэг санал тавьсан. Тэр тушаалыг хэрвээ бид нэр баруун таваа аймагт хийж чадвал хойшоо Карснаас Сибирс Алтан бүднээр туусгээд хязгааргүй зохицол байж байгаа. Оросууд тэгээд тэрнийг хийж чадахгүй бид нэр улуулаар Иран руу мах гаргаж ийн баруун таваа аймагаас Казахстан руу гаргаж ийн Орос руу гаргаж ийн Китай руу гаргаж ийн махаа нэтлээ 4 хуваагаад авчдаг. Тэгээд тушаал гэдэг энэ лаазсан төмөр лаазтай үйлдвэр тэрнийг айхтар юм биш байдаг баг. Энүүнийг хэрвээ бидэнд байгуулж чадвал Оросууд өвдөөсөө тушаалгаар амьддаг шүү дээ. Тэрнээс Оросууд биднээс мах чанаа суулж идэггүй махыг улуулаар нь лавшаа хийгээд суулж идэх юм биш. Тэгэхээр ийм бодлого юм аа. За гурван үйлдвэр байж байна. Манай улсын үйлдвэр яхаар гурван үйлдвэр. Бид нар бас сүүлийн 25 жилийн дараа анх удаага улсын газар тариалан сэргийж 28 тонн Улаанбаатар авсан. 18 онд авсан, 19 онд энэ жил дахиад 28 тонн Улаанбаатар авсан. Одоо хатун бол гурван үйлдвэр хэрэгтэй. Тэгээ энэ бүх юмыг бид нар бол бас хуучин зүгээр 90 оноос өмнө бол яг төлөвлөсөн байж. Улсын аймагт мах хоног байгуулсан, улсын аймагт баруун таваанд гурван үйлдвэр байсан, ажиллажсэн. Дээр нь баруун тавааны сангийн ажлыг хөгжижсэн. Энэ баруун таваа аймгийн хууль хэмжээгээр хангах. За дээр нь мах хоног байгуулсан гэж байгаа. Тэгээд социализмын харилцаанд ороод мах хоног нь яасан. Үндсэндээ социализмын үед бол бүрэн хэмжээгээр төлөвлөсөн байсан. Хэрвээ одоо тэр жижиг дунд үйлдвэр нь энэ төрлийн бодлого бүх аймагтаа нийтдээ хүрээд хүрдэг бол бидэнд үнэхээр хэрэгтэй байна. Том зээлийн дээгүүрээ авчдаг. Улс аймагтын 2019 он нодон бүтэн жил 90 тэрбум төгрөгийг хөөцөлдөд 2 тэрбум төгрөг өгчээчгээд нэг төгрөгч өгөөгүй. За энэ жил 1 тэрбумыг аймгийн хөдөө аж ахуйн газраас өгсөн 2 сар ард түмнийг хэрэгжүүлсэн төсөл сонгон шалгаруулж байна гэж. Тэгвэл
2 сар хэрэглүүлээд 2-300 төслөөс 100 төсөл шалгаруулаад за одоо зээлээ авах гэхээр банкнд аваачаад нөгөө материал өгч. Банкныхаа шалгуур тавьж иргээд 2 сар хийсэн ажил нь яжаад зөвхөн шалгуур хандсан үйлдвэртэй одоо жижиг дунд үйлдвэрийг тэр төгрөгийн зээлийг өгнө. Ийм дэмжлэг ямар юм бэ? Тэгсэн дөрөв бид нар тийч хүлээсэн газарт нь оролцож байна. Банкнасаа зээлээ авах шүү. Тэгээд бүх юм төр орлох ямар ч юм бэ? Хэрвээ жижиг дунд үйлдвэрийг өгдөг болов орон нутагт өгдөг болов тэрүүн төгрөгийг биднээс өгсөн болов шууд шалгаруулаад тэр аж ахуйн нийтлүүдийг чинь бид нар шудраг шалгаруулъя гэж. Шууд дансанд нь шууд тэр шалгуургүй хийгээд өгч. Банк руу өгч яах. Одоо манай тэр 40-50 аж ахуйгаас нэг талан авч чадсан. Талан одоо болчоод дахиад ахлаас нь ингэж нөхч авч байгаа гэсэн. Бид нар бол огтоолцсон. Хүлээсэн газрын мэргэжлүүд шудраг шалгаруул гэсэн үнэхээр тийм юмд нь шалгаруулсан юм байна. Тэгээд яг бүх болцоороо гал дээр нэг болцоор банкаас авах. Ийм юмнууд нь болохгүй байна уу? Үнэхээр үйлдвэр хөгжүүлгээд аймагтын зам аяндаа батайхан насан чи 3 тэрбум төгрөг өгсөн. Тэр үндэсний хөгжлийн газар тэр үйлдвэрийг төлөвлөж өгөх. Жижиг дунд үйлдвэрийн газар аймагт хамгийн орчин үеийн үйлдвэр хаана байна? Тэрний судалгааны хамгаалалт хийгээд. За засаг дарга чиний толгойтой ч холбоотой шүү энэ 3 тэрбум төгрөгөөр нэг үйлдвэр байгуулж яваагүйг бидний 2 жил үлдээд байгуулж шүү. Тэгэхээр энэ үйлдвэр хөгжих ийм юм үндсэндээ одоо шидний цаанаас чихэр долоолгож яваатай адилхан юм болдог. Тэгээд дээр нь их хурлын гишүүд нь ингээд орсон юм. Тийм учраас иймэрхүү нэг орон нутагт хүрэхгүй бодсон очихгүй ийм юмнуудыг бол би бол үнэхээр хэцүү юм шиг санагдав. Тийм учраас өнөөдрийн энэ байгууллага үүсгэж чадвал гэдэг ийм судалгаа гаргаад бидний дуу хоолой сонсож байгаа бол нэгдүгээр энэ бол би бол бас засгийн газрын байгууллага би сонссон. Тэгээд одоо яг статусын бол нарийн нийтэхгүй юм. Засгийн газар зөвлөгөө бол орон нутгийн иргэдийн амьдрал баруун бүс нутагт ийм байна гэдгийг бол шууд бас хэлэх хэрэгтэй. Тэгээд хүлээж авах нь бол бас олон шаттай амьсгалтай юу вэ? Дээр нь цагаан дарга бол бас энэ байгууллагын төлөөлөл зүйлийн дарга юм байна. Цагаан дарга бол бас багш хүн, судлаач хүн, эрдэмтэн хүн, бас Монгол төрийн зөвлөлтөн хүн. Тэгээд бас баруун бүс нутгийн хүний хувьд бол бас бидний дуу хоолой телевизээр ярьдаг ч юм уу, бас одоо хэв мэдээлэлээр ярьцлага өгдөг ч юм уу, нэг иймэрхүү юмнуудыг тэр баруун бүс чи яриад байна шүү. Тийм учраас баруун бүс нутагтаа бас бидний энэ төр боловч яхан анхаарал тавих юм байна шүү гэж. Тэгээд сони юмнууд одоо хамгийн сүүлд болж байгаа юм шиг. Одоо сонгоноос уснуурын зам болов энэ чинь Талбай аймгийн зам, усын зам. 2015 онд энэ төсөл хийж ихэхдээ энэ жил ажил дуусчих. Энгөөр Баян-Өлгийн хов одоо тэгээд бүх амьдрал энгөөр явчих. Энэ манай 13 аймгийн. За дээр нь аяг жуулчлалын хувьд бол энэ 135 км. Энэний одоо концессор баригдаад концесс нь одоо 2-3 солигдож байгаа. Ямар ч байсан ажил нь энэ жил дуусч байгаа. Тэгээ мөнгөнд тавьсан чинь зэрэг нөгөө сэтгүүлчээс ихтэй шантаажчингууд нь хүрээлэлд 130 тэрбум төгрөгийг энэ жил зам дээр тавьсан байна. Ус нутг руугаа тавь, тойрог руугаа тавьж байна. Хэв мэдээллийн хэрэгсэнгүүтний шантааж болчихсон. Яг нарийнтэй бол Увс аймаг, Баян-Өлгийн аймаг, Ховд аймаг руу энэ аяг жуулчлалын урсгал сүүлийн үед яагаад орж ирж байгаа гэхээр ердөөсөө энэ зам холбогдоод орж ирж байгаа. Пүрүүстэй залуучууд 5 машинтай, 10 машинтай найз нөхдөд ингээд аялаа явдаг болсон байна. Албан байгууллагууд автобусаар аялдаг болсон байна. Зам олгогдсноороо. Тэгээд бүр Дорногын хүмүүс одоо баруун хязгаарыг үзье, Монголоо үзье гэдэг ингээд явдаг болсон байна. Тэр алтаа таван богдыг үзье. Бүгдээрээ энэ замаар явж байгаа шүү. Тэр нэг жаахан юм ингээд гэр хатахгүй тулд нь төвөөс нь ингээд шантааж хийгээд, ус төр хийгээд зам шиг хэрэгтэй бизнес аа. Увс аймгаас Чиргүүртэй 30 та жолооч, сайхан аялал жолооч 58 оноо болчихсон гэж Улаанбаатар. Тэгээд хүрээ гэдэг яасан хоолыг хүний аим яасан бүх юм гэж ярьчихсан. Тэгвэл баруун таван аймгийн ахуй амьдрал бол яг иймэрхүү нөхцөл байдалтай байгаа. Тэгээд ямар ч байсан
хойдлын зам бол цагиргаараас холбогдсон. Энэ зам одоо олон жилийн өмнө нөгөөх одоо Мянганы зам гэдэг инквейс дараалсан одоо тухайн үед бас Мянганы зам хүрнэ гэдэг одоо юу л бол гэж олон хүний мөрөөдөл байсан. Тэгээд яг үүнтэй ингээд холбогдсон хойдлын зам үндсэндээ Улаангомд хойшоо яваад одоо Оростой холбогдож байна. Туваа Красноярск энэ тэрнтэй холбогдож байна. Уртын зам бас л ингэ явж байгаа. Бас л одоо ингээд уртын замыг говьтай ховдын замыг Баян хонгорын замыг бас л энэ улс төрчмөстэй холбогдож шүүмжилдэг юм. Гэхдээ энэнийг бол шүүмжлэх юм. 15 аймгийн амьдрал бол хэцүү шүү. Өвчтөд олонтой хүмүүс Улаанбаатараас Улаангомоос Улс руу явхад онцны үедээ талдаа 400 мянган төгрөг нисгэд. Хоёр талдаа 800 мянган төгрөг. Бие муутайхан хажуудаа нэг хүн авч явна. Тэгэхээр бид нэг Төв аймгийн Эрдэнэт одоо дорн голтой одоо өрсөлдөх чадварыг ярихтай хол байгаа. Бид нар юу юм? Бие муутууд автобусаар мянган төгрөгөөр яваад орчих. Түр болохгүй бол Эрдэнэтээс вагоноор оройн суугаад унтаад маргааш үдэн буурч. Бид нар яасан бие муутай хүн Улаанбаатар руу машинаар явж чадахгүй шүү 2-3 хоног гэж. Тэгэхээр ийм хэмжээнд өрсөлдөх чадварын юм явагдаж байгаа. Чадвар гэдэг юм яригдж байгаа. Тийм учраас 10 бүс нутгийг бас анхаарах хэрэгтэй. Монгол улс бүрэн бүтэн байдлаа бодоод, тусаа батландаа бодоод, хил хязгаараа бодвол яахааргүй энэ хүн амьдарч байгаа. Тэр алтан гэдэг суманд, булган суманд алтан амьдарч байгаа. Тэр усын хилдээр, хойд хилдээр, давс суманд, цагир суманд алтан амьдарч байгаа. Баян үлгийн тэр одоо хамгийн цаана ямар цагаанаа суманд хүмүүс амьдарч байгаа. Монгол улс энэ тусаа дотны бүрэн бүтэн байдлаа хангахыг гэж бодож байвал хүн амьдарч байгаа газар болгонд нь хөгжлөө ойрч чадсан гэж би боддог. Тэрнээс ч төвийн үсгийн битэн хүмүүс яагаад дуулууртаа татдаг тэр говийн аймагуд руу мөнгө цуцгаад байж болохгүй шүү дээ. Энэ алтан амьдарч байгаа учраас энэ төрлийн бодлого тэр баян үлгийн хилдээр, энэ ховдын урд хилдээр, улсын хойд хилдээр бол хүрхээс өөр арга болохгүй шүү дээ. Хоолтой ч гэсэн хэвгүй шүү дээ. Бургастан бомб гэдэг чинь аймгийн түүхээсээ баг цүлшиг явж ижил одоо тэр бомбтой болчих юм байна. Тэнд одоо байдаг автаа сум гэдэг дээр нь бол мэдээж хүмүүс амьдарч байгаа шүү. Тэнд яагаад тэрлүү зам тавьж болдгоо, тэрлүү явсан тэр даваагүй яагаад засч болдгоо. Тэгэхээр нэг иймэрхүү зааштай юм тэр бол бас нэгтэй ойлголт аваад энэ судалгааны дүн бол үндсэндээ яг бодиттой юмнуудыг бас гаргаад бүх юм нь одоо ингээд үр дүнтэй яг одоо биднээс сайн цагаан даргын ихтгэл шиг ингэж үнэхээр тус нэмэр болдог учраас би бас миний хувьд бол за өөрөө очиж сууж энэ ихтгэлүүдийг энэ хүчрийг харчаад ямарч байсан бас санд бодож солилцсон. Энэ бол үнэхээр бидний амьдрал тоог одоо яг бид нэр хоёр юмд одоо сүүлийн үед орж ирсэн бидний амьдрал онцгой орж ирсэн нэг үргэлжлэх чадварын судалгаа сүүлийн үед статистик судалгаа бол үнэхээр бас сайн болсон. Энэ хоёр дээр бид нэр бас ажиллаа төлөвлөж хийж дүгнэж ингэж явж байгаа гэдгийг хэлье. Тэгээд энэ хувьд манай Авсангой нэг иймэрхүү бодлоо энэ. За, чухал бодлогчтой өнөөдрийн мэндийг хүргэж мэдчилээ. Тэгээд ер нь бол одоо Баруун аймгийн нийт одоо нийтлэг одоо үзүүлэлтүүд нь адилхандаа ер нь одоо жаргал зовлон юмуд бол нийт түнгээр бол адилхан. Завцаан гар бол том зургаар нь бол нэлээд сайн багслаа ярьчлаа. За англи хотынхаа асуудлыг ч гэсэн нэлээд одоо ярьчлаа. Аймгийнхаа одоо жижиг асуудлуудыг бас ярьж өгч байна. Манай аймгийн тухайд бол 1931 онд анх Ахтай аймгийн нэгтгэл байгуулагдсан. Тэгээд 35 онд бол одоо эдийн засгийн хувьд бол одоо биеэр чадваргүй юм аа. Хэд том газар нутагтай хэд зөв хүн амтай байна гэдэг ингээд татвар буулгаад завхтаа нийлүүлжсэн. Тэгээд 40 онд цагаат оолтай аймаг гэдэг байгуулж байсан. Байгуулагдсан анхны одоо гарааны төвшлөөс эхлээд бол одоо хосрогдоод явсан ийм аймаг байж байгаа. За социализмын үед бол мэдээж эдийн засгийн ачаал бүрдэл талаасаа, хүн амын нэгтрэл талаасаа харгалзаад одоо зургуул цэцэрлэг хэмжээгээд томоохон одоо үйлдвэр паркуудыг байх зам талбай байхаас зүйлээд бүх зүйлүүд нь бол ингээд хосрогдоод хаягдаа явсан байж байгаа. За тэгээд арьсан нэгэн шилжснээс хойш ердөөдөө бас одоо улсын хурлын гишүүдийн тоо зөвхөнтэй холбоотойгоор
бас одоо гоолтоор чиглэлсэн хөрөнгө бүтээх болон ажлууд бол бас томоохон ажлууд бол хийгдэж чадахгүй явсаруудын үрсэн ийм байж байгаа. Зүгээр яг энэ өрсөлдөх чадварын судалгаа хийгдээд явж байгаа энэ юмнууд дээр бол мэдээж одоо цагаан багийн хэлбэрээр гарч ийн хэмжүүрэх тодорхой шалгуур үзүүлэлттэй байх хэрэгтэй гэдэг. Тэр утгаар бол байх хэрэгтэй юу байх хэрэгтэй байна. Гэхдээ яг нөгөө хөгжлийн гарааны төвшинлөөс одоо яаж хэлсэн бэ гэдгээс ингээд аваад юм бол бас жаахан асуудал юм байна. Тэр зөвсгийн бодлого зохицуулчмаар юм бол байгаамаа. За Голтой аймгийн тухайд бол одоо хөгжлийн мэдээж одоо хөгжлийн хамгийн энэ төрлийн юм бол за мэдээж одоо үйлдвэрлэл янз бүрийн байгууллага зам талбай, эдийн засгийн дэд үйлс, үйлдвэрлэл уурхай гэдэг олон салбарууд бол хөгжлийн хүчин зүйлүүд бол байна л да. Энээс гадна хамгийн гол чухал хүчин зүйл бол хүн амаа өсгөх бодлого. Хүн ам хэд зөвхөнтэй холбоотойгоор ямар ч зүйл хийсэн бол ачаал бүрэл бол багтаа байдаг байж байгаа. Өнөөдрийн судалгаа авч байгаа судалгаануудын төвшнгөөс ингээ харж байгаа ч гэсэн ердийн үзүүлэлтүүдээс ингээ харж байгаа. Дандаа хүн ам цөөлдөгөөс сууж байгаа ингээд асуудлууд нь онж байгаа ийм асуудлууд бол байгаа юм аа. Хүн амаа яаж өсгөх вэ гэдэг бодоод үзэхдээ томоохон үйлдвэрлэлүүдийг байгуулах зайлшгүй шаардлага. Мэдээж одоо механикээр хүн амаа өсгөх гэдэг асуудал бол бас хэцүү шүү дээ. Мал биш тийм ээ. Эндээс одоо шилбэр үйлдвэрийн хооц ухаан авчаад үржүүлж байгаа шүүн амын өсгөх гэдэг бол механикээр өсгөх гэдэг асуудал хүндрэлтэй. Зүгээр томоохон үйлдвэрлэлүүдийг бий болгоод тэнд одоо транзит ам эднийг бол байгуулах юм бол зайлшгүй шаардлага гэж харж байгаа. Тэгж учраас бол томоохон үйлдвэрлэлүүдийг байгуулахад төлөвлөж байгаа. Тэгэхээр үйлдвэрлэлүүдийг байгуулах гэдэг ингээд төлөвлөлөд ярихдаа яг одоо ингээд баруун бүсийн түүхий нөөцүүд нь бол адилхан учраас яг адилхан юм байгуулахад одоо манайхан одоо ингээд зэрлэг арчиг үуч байгуулсан үйлдвэр байгуулах гэдэг чинь адилхан байгаа. За тэгээд одоо цэвэрлэх үйлдвэр барилгын материал үйлдвэр байгуулсан одоо манай түүхий нөөц байж байгаа гэж ярихдаа бүх баруун тавангууд адилхан байж байгаа. За тэгээд одоо нөгөө газар тариалан үрийн талбай ноосноос үрийн үйлдвэр гэдэг ингээд байгуулах гэхээр яг адилхан ингээд байгуулах гэдэг байхгүй. Зохицуулах төлөвлөгөөд манай Голдайгийн сэргийлж байгаа урт хугацааны төлөвлөгөө байж. Энэ дээр бол яг төлөвлөлтүүд саяны үйлдвэрлэлүүд бүгд одоо байгуулна гэдэг ингээд заагдсан байж. Уус хов яг адилхан байна. Тэгэхээр энэ дээр би юу хэлэх гээд байгаа гэхээр бүрийн бодлого зайлшгүй шаардлагатай. Алинд нь одоо алийг байгуулах юм. Зэрэг энэ одоо байгууллагын бүгдийг ингээд байгуулчих юм бол би ингээд татаа гаач. Нөгөө бодлого зах зээл байхгүй болж. Тийм учраас бүрийн бодлого зайлшгүй энэ дээр одоо гарч ирж Голтой одоо тухайлбал бол ноосноос үйлдвэрлэлээ хний хийж байгуулах гэдэг юм уу? Эсвэл одоо барилгын материалын үйлдвэр, цементийн үйлдвэрийг байгуулах гэдэг юм уу? Ийм юмнуудыг дарааллын тогтоож ирэх юм одоо төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай байгаамаа гэж хэлмээр байгаамаа. За гайхалтай став байлаа. За баярлалаа. За баян уулын судалгаа олгогч таавал спикертэй шин бодлогын үйлсээ За өнөөдрийн чуул улсанд орж байгаа хэсэг төлөөс өнөөдрийн мэндийг төсөөлж өнөөдрийн чуул улсанд амжилтгүйе. За өнөөдөр бидний энэ баруун аймгийн хөгжлийн төлөө энэ цаангаа хатгалсан ажлын хэсэг маань энэ чуул улсуудыг зохион байгуулж байгаа бүхээр баярлж байна. Манай аймгийн нийт ард түмэн аймгийн удирдлагын гэрээс бас баярлсан талснаа илэрхийлье. За өнөөдрийн хоёр ихтгэл бол ингээд сонсож байгаа мэдээж үндсэн хоёр эдийн засгийн үндсэн хоёр бүтээн ингээд яригдаа явж байгаа. Нэг нь бол өрсөлдөөн. Энэ бол өрсөлдөөн гэдэг маань зах зээлийн эдийн засгийн гол үндэс нь. За энд бол зах зээлийн эдийн засаг гэдгийг ерөөсөө олон хүмүүс ингээд янз бүрээр тавьж ирсэн л та. Нэг нь өрсөлдөөн, нэг нь одоо эрх нийлүүлэлт гэх юм уу. Тэгээ хамгийн сүүлд зах зээл маань тэр үйл үзэгдэх гар юм аа. Зах зээлийг бол хэн ч хөдөлгөж болохгүй өөрөө зохицуулж явна гэх. Бид нар яг энэ үндэслүүдээр өнөөдөр хэрэгжиж байгаа. Нөгөөх нь бол хамгийн бага нөхцөл ийх юм бүтэх. Энэ үед сая хоёр их явж ирсэн боллоо. Гэхдээ бид нар энэний үндэслэл энэ баруун бүсийг яаж хөгжүүлэх вэ гэх холбоог ингээд ярих ёстой гэж бодож байгаа. Би яг улсын хэмжээгээр нэг асуудал яваад байгаа. Өнөөдөр бид нар
Монгол улсын зах зээл өнөөдөр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний аянд хамгаалж чадж байна. Чадахгүй байгаа байхгүй. Жохон хөлжлөөр гаднаас бүтээгдэхүүн оруулж ирж байгаа. Хамгийн түрүүнд бид нар энэ Монгол улсын тэр том үйлдвэрлэлийг юугаар хамгаалж байсан бэ? Хуулиар гаргаж чадахгүй байна. Бид нар энийг сэтлээд тэгээд бүсрүү болох ёстой гэж бодож байгаа. А бүсрүү бол мэдээж сая цахаад байгаа яг манай баруун бүсийн бүх асуудлыг хэлжлээ. Үнэхээр хүндрэлтэй байна. Бид нар одоо хамгийн хоол зах зээлээс алслагдсан одоо тийм одоо бэрхшээл байна. Гэхдээ одоо энэ бид нар тэр бүхнийг хийж явахгүй тийм түрүүл дэвж бүжэл харж байна. Өнөөдөр бол зам нийслэлээ, цахилгаан нийслэлээ, усан байгаа, бүх юм байгаа. Тэр үедээ бид нар одоо цаашдаа хууль эрх зүйн актыг бүрэн бүрүүлээд өгч хөгжих боломж байгааг бид нар харж байгаа. А энэ дэр бол одоо жишээ нь баруун аймагт энэ төлөв эдийн засгийн баруун аймагт бол ингээд яг ингээд өрчиж байна. Жишээ Баянгүй аймагт одоо том юу хийсэн цагаан дамжуулалт бааз гэх. Гэхдээ өнөөдөр бол тэр нэр нь аль болчиход харзах руу хэлсэн байна. Өнөөдөр харзахтай жишээ тавхан мэдж байгаа. Боолтой энэ хоол бус Баянгүй аймгийн харзахаас олжоод тэр санаас олжсон бараг тэрнээс хөлдөд авч байгаа. Өнөөдөр тэрийг бид нар тэр хуцаад нөгөө бааз аль хийсэн. Хэрвээ тэр өнөөдөр байж байгаа бол тэгэхээр өнөөдөр чөлөө юу гэдэг нэг юм байсан нэг хашаа байсан тэр ашиглахгүй байгаа. А энэ бол хууль яг тодорхой зааж өгөөгүй энэ чөлөөт бүсгсэн юм яаж хийх ёстой хийн тэрээс ямар ашиг олох ёстой гэдэг нөгөө хуулиар бас тодорхой байхгүй байгаа. Бид нар гол энийг ялах ёстой. А ноосны идэв гэж манай хамгийн том ноосны идэв манай аймагт байгаа. Одоо ажиллаж байгаа. Дөнгөнд банк хэмжээний идэв хийж байгаа. А дараагийн асуудал бол цэмбэн идэвээр байгуулж ирсэн. Өнөөдөр энэ баруун аймагт энэ цэмбэн идэв бас ярих хэрэгтэй. Ноосны идэв найж тэрний дөрөв цэмбэн идэв хийх ёстой. Тэр социализмын энэ сургалт хийцэн байгаа байхгүй. За баруун аймагт нэг цэмбэн идэв бас энэ бол гатгшаагаар экспорт гарах бүрэн боломжтой байгаа гэдгийг суулж энийг маш том идэв байгуулж байсан чинь яг зах зээлийн эдийн засгийг олж ирээд тэгээд нэг авчихсан бүх юмыг нураагаад компьютерын сошиал медиатэйгээ татвар нийлүүлээд байхгүй болсон. Одоо юу ч болсон. Өнөөдөр энэ ярих хэрэгтэй. Өнөөдөр бид нэг бүсгүйн хөгжлөд энийг яриад ингээд цаашаа хөгжүүлж явах гэж бодож байгаа. За цэмэнтийн завд байгаа. Манай аймагт бол 2 цэмэнтийн завд байгуулаад одоо тусдуу байна. Гэхдээ нэг нь бол ингээд зогссон байгаа. Нөгөөх нь яг зүгээр хоёрын хэмжээ хийж байгаа. Гэхдээ тэрний хоол нэг бүтээгдэхүүн клик. Энэ кликийг бол тэр шохоогоос маш өндөр дагалтаар халааж ингээд гаргаж авдаг. Энэ бол хийхгүй зүгээр кликийг хятадаас авчиж байгаа. Тэгээд тэндээс хоёрж байгаа байхгүй. Тийм учраас энэ одоо бас нөгөө цэмтийн үнийг бууруулах, иргэдийн тэр хэрэгцээг хангах бас муу болсон. Тийм учраас энийг бол мэдээж одоо бид бүсчлийн хөгжлөөр бид нар ярьж байгаа. Гэхдээ зах зээлэр бол за танай аймагт энэ хөгжиж шүү. Өнөөдөр Баянгүй за улсад ийм одоо цэцгийн юу хөгжиж байна. Энийг бол Баянгүй дээр хийж болохгүй гэж бид нар бас хатуу юм хийж болохгүй. Мэдээж тэнд нэг иргэн гарч ирээд цэцэг тарих штэ. Тийм учраас энийг гол нь бид нар одоо мэдээж өнөөдөр энэ улсад нэг гоё барай гарах бах. Бид нарын санд сайныг тусах бах. Энийг төвөөж зүсэн хүмүүс маань энэ урайлгыг маань цааш нь дэмжүүл засгийн ганц таньсуулж өг. Сайн хууль батлахгүй болохгүй хүмүүсийг ийм хууль авах хэрэгтэй байсан. Гэдгийг одоо сайн төвөөж зүсэн ахад гэсэн хаагаас энийг яг хууль болгож батлуулах их бол таньсуулж өг. Ийм асуудал байгаа. Нэгт нь хэлэхэд би сая хэлээ эдийн зах зээлийн эдийн засгийг бид нар хоригдож болохгүй. Тэгэхдээ тэндээс нэг хүн ингээд хийгээд ихэхэд чи болохгүй. Тэрийг бол ингээд бүсчүүл хөгжүүлж байгаа хийж чадахгүй. Гэхдээ энийг одоо жишээ нь Баянгүй сая цаагаар ерөнхий баруун бүсийн өнөөдрийн хийж байгаа ажлыг энэ хийчихлээ. Жишээ нь Баянгүй аймагт сая бүгдийн байр болж бол энэ маань
Монгол улсад анх удаа бүгдийг ЮНЕСКО-д бүртгүүлснээс хойш дэлхийд таньсан байхгүй. Энэ бол Казахстаны уламжлалт. Гэхдээ Монгол улсад байгаа бид бүртгүүлж чадсанараа нэг удаагийн тэр бүргэлийн баяраар 7-8 оноос нэг өдөр хүрсэн. 2000 одоо жуулчин ирж байгаа. 5 мөр сая одоо энэ жил гэхэд манай аймагт бол 10-20 мянган жуулчин ирж байгаа. Тэрний нэг 60 хүн одоо 50 хүн манай дотоодын хүмүүс ирж байгаа байхгүй. Энэ бол сая цахал агуулсан зам сайхан болсон. Энэс болж байгаа. Тийм учраас за бүсгийн хөгжүүлж бол тэрийг бол за ингээд 15 ангиар ингээд хуваалцвал энийг маань засгийн газар танилцуулаад за урсгал энэ засгийн юу бол дэмжиж ингээд энэ дэр дэмжлгүй. Баян аймагт сая жуулчны баазыг дэмжиж өгье. Цаашаа ингээд машины замын засч өгье. Засгийн газар бодлогоор энийг дэмжиж явахгүй бол баруун аймгаа хуваалт авчаад энийг бодож явахгүй. Тийм учраас цаав энийгээ цаашаа намжуул ингээд өгөхийг таны зөвшөөрч байна. За өнөөдөр чугууны ажиллаас амжилттай баярлалаа. За баярлалаа. За хотын нийгмийн бодлого хариуцсан орчноо бүгэн за баярлалаа. Энд хүрсэн ирсэн зочдод өчтөө өнөөдрийн мэндийг хүргэе. За ингээд манай аймгийн бодлогоос хариуллаа. Тэгэхээр баруун бүсийн тулгуур төв гэсэн нэрийн дорогдоо бид баруун 5 аймагт хавуулаа. Өнөөдөр хүртэл бас бид нэр хөгжиж амьдарч яваа. Тэгэхээр яг баруун бүсийн тулгуур төв жинхэнэ утгаараа мөн үү гэдэг миний хувь хүний бодлын талаас хариулъя. Яг одоо тулгуур төвд амьдраад байгаа бид нэр тулгуур төвд хөгжиж байгаа юм гэдэг асуудлаас нь би бас авч хариулъя. Одоо баруун 5 аймгийн маань одоо ахлан зовлон дээр ярьж тэмдэж үйлдвэрлэхдээ тэмдэж одоо үнэхээр шатгоноо харуулж байгаа юм олон асуудал манайх ярьж жилээс Монгол Улсын бас эдийн засгийн сэргээд бас үгүй одоо 3-4 жил бол хангалттай хөрөнгө оруулалт тавигдсан. Ер нь бас шинэ байдлаар шин хотын маань өнгө зөвлөмж сэргэж байгаа гэдэгтээ бас санагдaltaй байгаа. Тэгэхээр бид нэр одоо тэр зүүн бүсээс өрсөлдөг, нийслэлээс өрсөлдөг гол одоо асуудал гэхээр ерөөсөө хямд цахилгаан хэрэглэх ёстой. Тийм учраас одоо Монгол Улсын ерөнхий сайд иргэнээр усан цахилгаан станцыг одоо төсөв эхлүүлж байгаа үнэхээр баяртай байна. Бид нар өнөөдөр хувь хүнийг хөгжүүлэх, иргэн хөгжүүлэх гэдэг бид нар одоо иргэн 1 киловатт цахилгаан 124 манай хот байна. Одоо галан дээр 160 одоо дундчаар 30-40 мянган төгрөг төлж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар өндөр цахилгааныг хэрэглэж байна. Тэгэхээр цахилгааны ганцхан бид нар гэрэл одоо энгийн өвс ашиглахгүй байгаа. Одоо өнөөдөр цахилгааны ямар халаагаар үргэлжсэн бэ? Дулааны ямар их ус үргэлжсэн бэ? Тэгэхээр бид нар хямд цахилгааныг өөрсдөө үйлдвэрснээрээ Орос хятадын хараанаас одоо хараалтаас гарснараа өнөөдөр бид нар Эрдэнэтийн усан цахилгаан явуулах юм бол бид нар 40 төгрөгийг төлөх гээд байгаа шүү дээ. Одоо баруун 3 сум болон одоо ахтай үйлчлэгч 280 төгрөгийг төлж байна. Тэгээ Оросын хараат манай Эрдэнэ дөрөвний усан цахилгаанаас төлөхгүй байна. Тэгэхээр бид нар хямд цахилгаан үйлдвэрлэх бидний тулгамдсан асуудал байгаа. Тэгэхээр Эрдэнэтийн усан цахилгаан станцыг эхлэх юм бол баруун 5 маань өөрөө бид нар цахилгаанаа үйлдвэрлэх байгаа. Энэ бол одоо нэгдүгээр асуудал. За хоёрдугаар бид нэр шатхуу үнэтэй байна. Өнөөдөр 1 литр шатхуу 2500 байна. За шатхууны намар бас ингэ нэмэгддэг байна. Тэгэхээр энэ одоо хувийн дандаа нийтмүүд оруулж ирж байгаа. Хувийн одоо нийтийн одоо шатхуу төлөвлөлтөд зорж. Тэгэхээр бидний тулгамдсан асуудал бол өнөөдөр газрын засгийн үйлдвэр, нефтийн үйлдвэр байгуулах хэрэгтэй. Тэгжээж бид нэр энэ хараатаас гарах хэрэгтэй. Өнөөдөр Оросоос оруулж ирж байна. Хаанаас оруулж ирж байгаа юм бэ бид нар. Тэгэхээр хямд нефтээ бид нар өөрсдөө газрын засгийн үйлдвэрлэх хэрэгтэй. Нефтийн үйлдвэр байгуулах хэрэгтэй. Тэгвэл одоо энэ баг бүсийн өсөлтөд чадварт бид нар зүүн бүс одоо нийслэлээсээ давж авна гэдгийг. За 2-3 манай хот аймаг бол барилгын салбар хөгсөн. Одоо айц 5 аймаг барилга хэрэгтэй байгаа бид нар хүүхдийн цэцэрлэгийг нэг жирэн бариад 3 ижил хичээлтэй байна. Өнөөдөр одоо ерхий боловсролын сургуулиас бүтээмж байна. Олон сайхан орон сууц хэрэгтэй байна. Утаа ямар байна манай хот аймаг те. Тэгэхээр бид нэр цэв түүний үнэтэй байгаа байхгүй юу? Өнөөдөр Улаанбаатарт 7500 төгрөөр байна. Тээвэр зэрэг 15 мянган төгрөг байна.
Тэгэхээр нөгөө нэг одоо усын төсвийн хөрөнгө оруулагч хүүхний одоо барилга барих чинь үнэхээр цээнд гол түүхийд болж байгаа. Яг нь манай Ховд аймгийн хувьд бас тоосны үйлдвэрүүд давуу талтай замаар өвсөн мянга тэгээд буйдаас авахаар бас тоосны үйлдвэр хөгжсөн байдаг нөгөө аймгийн дээр. Тэгэхээр цээнд аягуулж байгаа барилгын маань гол түүхийд бол цээнд байгаа. Энийг хэдэн 10 жил ярьсаар бол одоо нэг центийн төсөв эхэлж байгаа бас баяртай байгаа. За энэ ороод ирэх юм бол бид бас хөгжилийг харж байгаа. За мөн одоо малын одоо түүхийдийн үнэ усаа, малын дайр бүртгүүн хөгжиж байна. Таны одоо арьс ямар нэхий ямар үнэтэй 1000 2000 ээлж чинь. Тэгээ манай гарал бүгд ирлээ шүү. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхийдийн үйлдвэр хэрэгтэй шүү бид нар. Махны үйлдвэр бол олноор хэрэгтэй байна. Одоо 2 одоо хувь махны үйлдвэртэй байна. Тэгэхээр арьс одоо ноос угаах үйлдвэр хэрэгтэй шүү. Баруун бүстэй. Бид нар ингэж нөгөө малтай бид нар ч одоо хөдөө аж ахуй гол аж ахуй маань хөдөө аж ахуй шүү. Гол аж ахуй. Тэгэхээр мал аж ахуй үйлдвэрүүдээ маш хурдан одоо баруун бүстэй бий болох нь аюул чухал байгаа. За мөн цэвэрлэх байгууламж юм. Цэвэрлэгч байгууламжийн үйлдвэр маш чухал байгаа. Тэгээ манай бас ихлүүдээр явж байгаа. Тэгээд энэ үйлдвэрүүд одоо манай аймгийн засгийн ихтгэл гарах байх тийм. Тэгэхээр ирүүнтэйгээ холбоод бид нар одоо эрүүл мэнд боловсрол нийгмийн асуудлыг бид хөгжүүлэх бүрэн боломжтой байна. За өнөөдөр бид нар бүсийн онцлог эрүүл мэндээр жишээ аваа яриххээр бүсийн онцлогын бичгийн төв гэж манайх явуулдаг. Тэгээд өнөөдөр л нэг юм бэлгийн төсөл одоо 8-10 жил явж байгаа нэг тоног төхөөрөмж бүр орж ирж эхэлж байгаа. Тэгээд багтааж байхгүй за тоног төхөөрөмж орж барилга байхгүй гэж. Тэгэхээр өнөөдөр 50 ортой хүүхдийн эмнэлэг маань баригдаж байгаа. Маш баяртай байна. За булган сумд харин ер нь улсын хэмжээний сүүлийн үед баригдсан өндөр чанарын бас эмнэлэг баригдсан бас сум орнууд эрүүл мэндийн үйлчлэл олгодог. Бас ингээд их авшигтай зүйл гарсан. Тэгэхээр баруун бүс маань олон сайхан баруун бүс одоо тоолох халамжийн нийгмээс авах баруун бүсийн нөхөн сэргээ төвгээд байна. За тэгээд манай Ховд их сургуулаа ганц их сургуулаа боловсролын оюун өндөр болсон. Тэгээд ингээд баруун бүсийн нэрэн дээр явсан ч гэсэн үнэхээр нийт үзэг цахилгаан ингээд бидний байгаа орчинд үнэхээр хөгжлийн гарсан маань орхитой алхмаар гарахгүй болохоор бид нар баруун бүстэй үнэхээр нөгөө дээр бас бүсийн нэмэгдүүд байгаа. Хэдэн 10 жил бүсийн нэмэгд ярьсан шүү дээ. Монгол улсын төсийг батлахдаа зөв өмнө говьтой Ховд аймаг адилхан баталж байгаа шүү дээ. Өмнө говь аймаг одоо нийслэл хэдэн километртэй байгаа. Хэдий хэдэд байгаа. Баруун бус Ховд аймаг 82,500-1700 км. Энэ бүсийн одоо нэмэгдэл гэдэг юм хардгүй шүү дээ. Тэр бизнес бас адилхан зардаг юм шаарддаг байхгүй юу? Тэгээ энэ цэцэгт байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь одоо тэр хүний хөгжил гэдэг юм байна. Монгол Улсын засгийн газар хүний хөгжил ормоор шүү дээ. Монгол Улсын иргэн баян бол улс баян. Тэгээ хувь хүнээ хөгжүүлсэн одоо Япон, Солонгосын жишээнүүд байгаа шүү дээ. Амар ядарчсан орнууд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө сая цагаан дарга ихээр гарлаа тийм цагийг тайлбарлаа. Би бас Солонгосын жишээг бодож сууж. Тэгэхээр хүнээ хөгжүүлэх бид нар аюул хүний хандлагыг өөрчлөх, хүнээ хөгжүүлэх төрөөс дандаа харах биш. Одоо иргэн баян байх юм бол Монгол Улс баян гэдэг одоо уламжлал болсон ардынээс авах уламжлалын үг байгаа шүү дээ. Эцэг үүдийн үс. Ийм асуудлуудаар л одоо миний бодож явдаг, хүний бодож явдаг. Бүсийн минь хөгжил, баг бүсийн тулгууртай эдгээр зүйлээр шалтгаалах байхаа гэж найдаж байна. Гал тавьсан баярлалаа. За баярлалаа. За өсвөр өдрийн Батбаяр нэмжлэх юм байна. Бас нэг байхгүй. За өөр даахнаас асуулт хүмүүс байгаа болов. Нэг асуулт байна. Ерөөсөө ТV чухал. Тэгээд би нэг одоо нэг таны музик задлахад яаж одоо улаан гом хэсэг тавиа хооронд тэр офс хэсэг гэж байгаа гэсэн. Тэгэхээр та тийм таны санаачгүй яаж яасан их тэр туршлагаасаа болцож улаан гом хэсгийн хооронд өмнө хэсэг хооронд онгоц одоо шууд нисдэг болж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ бас их өвгөмж туршлага байж магадгүй. Та яаж ингэж яасан энэ өмнө эсвэл хутлаа юу би буруу болсон уу та? Манай аймагт тэр онгоцны асуудал юм их хүндээ. Ер нь Ховд баян манай гурван аймагт бол амьдрал ажилласан шүү дээ бүх юм. Тэгээд ер нь бол яг үнэ хэлэхэд одоо өнөөдөр 400 мянган төгрөг, 380 мянган төгрөг одоо нэг билет нэг талдаа. Тэгсэн чинь бид нар бас гацыг харахгүй юу? Энийг ингээд
онгоцны түлшин хойноос Ангарскаас Улаанбаатар ороод Улаанбаатараас Баян-Үлгий рүү машинаар, Ховд руу машинаар, Улс руу машинаар ингэж. Яг бидний ард жишээлбэл Альжис гээд яг онгоцны нээлтийг одоо зарж идэг тийм Орос нефт компани бэлэн байж агуулсан. Тэндээс авчаад за үсрээл 1000 км. Тэгэхээр тэр яагаад зөвхөн одоо улаан Монголыг хүнсэн одоо энэ тээвэр бол одоо хад замгүй үед бол жинхэнэ одоо хүн тээвэр шүү дээ. Тэгж яг тоноос 1000 км гадар ингээд яагаад авч явсан юм. Тэгсэн чинь тэр баруун бүс нутгаар орж ирсэн онгоцны түлшин 5% гайлын тусдаг. Амар гаргалж байгаа байхгүй юу? Баруун бүс гэдэг. Тэрний хажууд улаан үд дээр орж ирэх, гятаар орж ирэхээр давхар байна. Одоо яг тэр ингээд тол газар ингээд амьдсан нь хохин болж идэг ийм төрлийн бодлын золиос болсон байдаг юм нэгдүгээр бодсон. Хоёрдугаар энэ ховдын бас бизнесмен залуу төвдөөчгүй төвдөнд өрчөгүй тийм залуу байсан. Тэр дээр үед ховдоос Иран руу хоньны мах, бурны мах авчихсан. Өөрөөр хэлбэл 10 хэдэн жилийн өмнө шиг санаж байна. Би ч гэсэн тэр үед бас бизнес хийжсэн. Тэгэхээр тэр үед 10 хэдэн жилийн өмнө бид нь Иран руу зүгээр нэг залуу ингээд онгоцоор шууд ховдоос мах авчиж болж явахад одоо бид нар яагаад Иран руу усаар дамжуулаад Орос руу оруулаад Оросоос Казахстаныг дараад тэгээд тэр Иран руу хоньны маха машинаар авчихдаг. Тэгэхээр тэр бидний энэ юмнууд нь нүдээсээ ингээд баруун бүс нутаг гэдгийг ингээд хавчаад байгаа шиг ийм бодлого жишээлбэл надад одоо байна төрөөд байдаг. Тэгээд ерөнхий сайдад энэ 5% одоо тасвар матурыг одоо тгийж өгөөч. Бидний чинь ямар золиос авсан ард түмэн юм гэдэг бичгийг жишээлбэл би саяхан модон бичижсэн. 2 жилийн өмнө бичсэн энэ жил дахиад биччихээ. За тэрүүнтэй холбоотой манай аймаг бол яг вэ бас хэд болсны аяг жуулчил гэдэг нэг жижиг юм хийдэг. Тэргээр нь одоо 2018 онд бол 2017 онд 33,000 хүн орж ирсэн байж. Хойноос Туваагаас. 2018 онд 42,000 хүн орж ирсэн байж. Тэгэхээр Монгол улс энэ жил 2019 оны саяын үзүүлэлт статистикаар харж 486,000 гадаадын аялагч авлаа гэж хэлж байгаа. Тэгээд бид нар бол тэрнийг нэг аялагч маягч жуулчин муулчин гэж жишээлбэл том ордог ч юм уу ордгүй ч юм уу бүүн хэлээд 42,000 хүн орж ирж байгаа юм. Энэ 42,000 хүн орж ирээд Увсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, Монгол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, Герман Солонгос үйлдвэрлэсэн бараг машинда чигтэн одоо дүүрхэн чигээд авч гарч байгаа юм. За магадгүй энэний үр дүнд бас одоо 2016 онд 60 тэрбум төгрөг байсан Увс аймгийн нэрэгдээ хадгаламж өнөөдөр 2018 оны эцээр 108 тэрбум төгрөг бас болсон байж магадгүй. Тэгэхээр бид нар яа гарахгүй Туваа гэдэг улстайгаа бас амин чухал амьдрахаас өөр арга байхгүй. Өнгөрсөн жил бид 5 сард Туваад усан өдрүүдийг хийсэн. Ердөөсөө Туваагийн тэр 40,000 хүн орж ирж манай аймгийн эдийн засгийг бас ингээд нэрвэлдүүлээд байгаа учраас 300 хүнтэй одоо ороод усан өдрүүд хийхэд Туваагийн хүн бол маш сайн хүлээж авсан. За дээр нь Туваагийн тэр дарга зэрэгтэй одоо бид нь маш амин чухал холбоотой байхаас өөр арга. Тэгжиж бид нь хамтарч амьдарч байгаа. За яг энэ агуулгаараа Туваагийн дарга Шалбан Базарч Карал дарга бүтээл гэрэл хийсэн хамтарч ажиллах. За энэ дунд нь иргэдийн чөлөөтэй явуулсан гэдэг нэг үг үсэг байдгийн бүх байгууллага хамтарч ажиллах гэсэн байдгийн. За дараагийн асуудал хэдий Улаанбаатарын ирээс нээ гэсэн нэг заах болсон байна. Тэгээд тэрүүнийг хэрэгжүүлэхэд одоо 2 жил ажилласан. Увс аймгийн нэг дэх асуудал бол Увс аймгийн тэр бошоогийн бондыг байнгын 24 цагаар олон улсын статустай болгох хэрэгтэй шүү. Уг нь бол одоо гарчууд одоо бид нар бодоход бидний дарга нар цуглаад нэг гаруй улсыг цуглахад засгийн газрын дотоод захад олон улсын гээд ганц цаасах хэрэгтэй шиг байна. Гэхдээ яг одоо тийм чинь гайг ажиллаж мөхөмн ажиллаж. Хоёр асуудал бас одоо Увс аймгийн Улаанбаатарын нэг сонгоцны бодлыг бас олон улсын статустай болгох. Шууд одоо тэнд нь би бол аюу анхны мар төсөөлж байгаа. Хүмүүс одоо засгийн газрын дотоод одоо бараг тэр гайгийн ерөнхий газрын судалгаа, хэвийн зэргийн үдшилт газрын судалгаа гэдэг. Би бол юу гэж ойлгож байгаа вэ?
2-3хан гайлын байцаагч стелгэн гүний гайлын нэг компьютертай 2-3хан хэдийн цэгийн алдаа хааж онгоц ирсэн буусан нэг өдөр нь ирээд ажилладаг, явцдаг. Тэр чинь өөр юм байхгүй юм шиг санагдаад байгаа. Ихэнх бас одоо 2 жил хөлсөд яг одоо бол эцсийн юу нь одоо гараад нөө олон улсын статустай болсон. Тэгэхээр бид томд төхөөрөмжид нь одоо тийм их айхтар юм байдгүй юм бол тэргээр бол энэ хойд хийдээр гарч байгаатай найзлаа. Нэг ямар ч байсан хүний хоёр компанитай бид нас хэрэг хийсэн. Энэ нэг ихтэй нь бол Улаанбаатар Новосибирск гэсэн энэ агаарын нисгий байвал яасан гэсэн. Тэгээд яг нөгөө одоо нисгэнсэн уулыг олон улсын болгож чадаагүй гэдэг бичиг баримтан дээр бас онцчих. Тэрөө явал нисгийн маршрут нь бол байна гэж хэлдэг. Баян хөлгийн Казахстан гэдэг нислэг одоо хойшлогдсон учраас Улаанбаатар Новосибирск гэж байна. Нөгөөх нь Улаанбаатар Кизил гэж байж байна. Өөрөлдөө нөгөө Кизилийн 42,000 иргэд чинь бас ихэнх нь Улаанбаатараас бас явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нь бас ямар ч байсан нөгөө бичиг баримтанд гараагүй ч гэсэн доогуур ингээд төрсээр байгаа 26 туршилтын нислэг хийх гэж байгаа. Хүний хоёр компаниг ямар ч байсан зөвшөөрүүлсэн. Тэгээд Турагийн дарга эрхүүд явж ажиллаж байгаа. Карос даргатай яриад Улаанбаатарт оруулсан байж байгаа. Турагийн дарга 26 тэр онгоцоор Улаангомд ирээд надыг аваад Кизил ороод нисээ ямар ч байсан тэр том онгоц ингээд туршилтаа хийгээд туршилтын нислэг 26 хийн гэж төлөвлөж байгаа. Одоо ингээд яг энэ 3-4 хоногийн дотор одоо өөрчлөгдөхгүй бол энэ бол ингээд явж. За тэргүүлэх оролцогчдод баярлалаа. Та бүхэн бас өөрсдийн санал бодлоо бидэнтэй ингэж хүрэлцээж хуваалцсан.